Ши, Трамп уулзах дагшгүй байна. Яагаад вэ гэх юм бол Хятадууд энэ уулзалтын цаг, нар, өдөр, сар баталгаажуулсан. Хизээ юм бэ гэх юм бол 5 сарын 14, 15. За 3-аас 4 хоногийн дараа энэ хоёр уулзах дагшгүй байна. 4 сарын сүүлээр бас нэг уулзсан гэсэн хойшлогдсон. Яагаад вэ гэх юм бол геополитик нөхцөл байдал тэс ондоо болсон. Та хэд мэдж байгаа Стrait of Hormuz, Америкчууд, Израильчууд, Иран хооронд алцаад тэгээ Азийн эрчим хүчний нийлүүлэлтийн бараг 30-40% нь өнөөдөр хүртэл байхгүй байгаа. Япон, Хятад, Сингапур, Индонез гэх бүх улсууд ерөөхдөө тэ зовж байгаа. Яг гэх юм бол газ нефтний өртөг өмнө нь бол $55 байсан бол одоо $100, $120, $130 тэр хооронд хэлбэлцэлж байгаа. За. Гэхдээ энэ хоёр уулзнаа гэдэг чинь хоосон уулзалт ингэж байхгүй. Тэ. Бандан тас болцсон гэсэн үг. Гол нөхцөл. Гол ярилцмаар байгаа, гол гар үсэг зурмаар байгаа. Тийм учраас энэ хоёр уулзж байгаа. Тэ. Зарим юмнууд нь ойлгомжгүй, тодорхойгүй, маргаантай хэвээрээ байсан бол Хятадууд уулзахгүй, Америкчууд бас уулзахгүй. Яагаад вэ гэх юм бол энэ хоёр хоорондоо маргалдаж магадгүй. Тэ. Геополитикийн хамгийн том тайз дээр хоёр хамгийн хүчтэй хамгийн хоёр эдийн засаг өдөрж байгаа улсын хоёр тэргүүн уулзаад камерын урд маргалдаад эхлэх юм бол энэ бол дэлхийн хөргийн зах зээл бүх юм савлгаанд оруулчихна. Тэгээ Хятад компаниуд ханган нийлүүлэгч Америкийн хөрөнгийн зах зээл бүгдээрээ ерөөхдөө паниктаад эхлэн тийм учраас энэ уулзалт зүгээр жүжиг гэсэн үг. Дэлхийн хамгийн том тайзан дээр энэ хоёр зүгээр тэг гар барайл окей nice бандан тас тэгээ нэг хундаг өргөөд хэдэн гар үсэг зураад тэгэл зарим юмнууд дээр ингээд ойлголтуудаа аавн кабинетийн гишүүдүүд энэ тэнд уулзсан гэхдээ хоосон бэлтгэлгүй уулзсан гэж байхгүй ер нь бол гэрээгээ зурах гэж одоо энэ хоёр уулзж байгаа. За тийм учраас геополитик дэлхийн тайзнаар хамгийн том асуудлууд ерөөхдөө шийдвэрлэгдсэн байх ёстой гэсэн үг. За яг энэ хэлж байна гэх юм бол өмнөх уулзалт 4 сарын сүүлийн үеэр болох ёстой байсан. Хойшлогдсон яг гэх юм бол шинэ асуудлууд гарч ирсэн. За Хормузын маргаан. За тэгээ одоо уулзж байна гэдэг чинь тэр Хормузын маргаан дээр ямар нэг байдлаар ойлголтонд хүрсэн байгаа гэсэн үг юм биш шүү. Тийм учраас миний улс төрийн геополитикийн улс төр их биш зэ. Улс төр ба геополитикийн туршлагаас ингээ хараад үзэх юм бол энэ хоёр уулзнаа гэдэг чинь тэр Ирантай ойлголтноо хүрсэн байгаа гэсэн үг. Гэхдээ өнөөдөр өглөө ингээ Беньямин Нетаньяхугийн ярьж байгаа юмыг ингээ сонсоод үзэх юм бол амар сонио. За эхлээд Хятадын талаар Нетаньяху хэдин юм хэлсэн ярьсан сонсцгоо. Because in our conversations here the last couple of days we picked up some interesting suggestions about this. About China providing materially valuable military support to what За Хятадууд тийм ээ бид нар сонссон бид нар судалж ирсэн бид нар харлаа Иранчуудад тийм зэвсэг пуужингийн технологи ханган нийлүүлж байна зарж байна нийлүүлж байна. Тэгээд ер нь бол таадын дайсангийг тийм ханган нийлүүлж байгаа юм шүү гэж асууж байна. China gave a certain amount of support. Хятадууд туслаа. Components of missile manufacturing. Пуужингийн үйлдвэрлэл шаардлагатай юмыг өгсөн өгсөд. But I can't say more than that. Энэс илүү юм ярьж болохгүй. But I didn't like it. Танд ерөөхдөө таалагдахгүй байгаа зү гэсэн. Яа надад таалагдахгүй. But I think that if China weighs its interests, does it really want to have the waterways to supply the energy that China. Тэгээд Хятадууд байсан бол яг Иранчууд тэр Strait of Hormuz-ыг удирдах нь зөв үү? Өөр хэн удирдах юм? Америкчууд, Израильчууд мэдгүй. Would it not prefer to have open waterways that are not subjected to this kind of violent blackmail? Тэгээд Hormuz нээлттэй байх ёстой юм биш үү? Олон улс их байх ёстой юм биш үү? Бүгдээрээ тэг чөлөөтэй үнгүй нэвтрэх эрхтэй байх ёстой юм биш үү? Эсвэл ийм режим төр эрх мэдлийн өгч юм. Нетаньяху анда өмнө энэ нээлттэй байсан шүү. Хин дараад энийг хаасан юм бэ? Эдийн засгийн хямрал эрх нь ойлгомжтой. Компаниуд татан буугдах нь хүмүүс ажлын байр алдах нь бас ойлгомжтой. Энэс өөрийнхөө хэрхэн хамгаалах юм бэ? Бас ойлгомжтой. Өөрийнхөө боловсрал руу хөрөнгө олт хийх юм. Гэхдээ маш олон хүмүүс ямар шийдвэр гаргад юм бэ гэх юм бол Америк явъя, Канада явъя, Урагшаа явъя, Япон явъя, Солонгос явъя, их сургуульд сурыг. Тэгээ хандаа юу үлдчихдэг юм бэ гэх юм бол нэг цаас үлдчихдэг.
Би одоо Way Academy-тэй 2 жил хамтарч ажиллаж байгаа. Төгсөх анги болгоно. Төгсөхөөсөө өмнө 80% нь орлогоо дэвшүүлсэн эсвэл ажлын байртай болсон байдаг. Тэгээ энэ жилээс ахуулаад Way Academy дээр ямар сургалт нэмэгдсэн бэ гэх юм бол хиймэл ойхоо хиймэл ойхооны агентыг хэрхэн ухсардаг, өдөртдөг вэ? Ирэх 2-3 жилийн дотор карьер орлогоо дэвшүүлмээр байгаа хүмүүс заавалчгүй шаардлагатай зүйл. За, тэрний хажуугаараа бас digital marketing, content-ийн сургалт байгаа. Data analyst, тэгээ бизнес шинжээчийн чадвар. Би дахиад хэлж байна. Энэс сурах юм байх гэх юм бол карьер дээр, ажлын байр дээр, өөрийнхөө компани дээр энэ чадваруудыг тэднээсээ үр ашигтай хэрэгжилж байгаа хүмүүс байна. За, сонирхож байгаа юм бол дээр юм уу доор вебсайт нь байгаа, хаяг нь байгаа, Facebook page, Instagram руу холбогдоод дараагийн элсэлт 6 сар эсэлтэлж байгаа. Амжилт хүсье. You know, not everything is a zero-sum game. Just as, you know, if you look about it, you think about it, you know, I'm talking about the brilliant future of AI. За тэгээ одоо айгүй сэргэлэн сэтвэс болж байгаа. Тэгээ одоо ерөнхийдөө энэ химэл явахыг хараад үзэх юм бол ямар их боломж байгаа юм бэ? Айгүй ухаантай сэргэлэн улс төрч шиг ингээд сэтвэс болж байгаа. За энэ асуудал гэхдээ хамгийн чухал нь Натаньяхугаас юу асууж байгаа юм бэ гэх юм бол дайн дууссан юм. Is the war with Iran over? Is And the if war it over? isn't, who will decide when it is? Тэгээ дуусаагүй юм бол ер нь бол хэн дууссан дуусаагүйг шийдэх юм бэ? I think it accomplished a great deal, but it's not over because there's Бид нэр маш том амжилт байгуулж чадсан. Гэхдээ дайн дуусаагүй. still nuclear material, enriched uranium that has to be taken out of Iran. Гэхдээ дутуу хийсэн. Яг их юм бол Иранд өнөөдөр ч гэсэн тэр баяжуулсан уран байж лээ. There is still enrichment sites that have to be dismantled. Тэнд бас баяжуулах дэд бүтц торогдох хөрөмж үйлдвэрлэл байгаа. Тэрийг бас буулгах ёстой. There are still proxies that Iran supports. There are ballistic missiles that they still want to produce. Now we've degraded a lot of it. Тэгээд бас Hezbollah байна. Тэгээд Путиний үйлдвэрлэлийн технологи үйлдвэрлэл байна. Тэрийг бас буулгах ёстой. But all of that is still there. And Энэ there's work to бүгдээ be Иранд done. байгаа How do you хэвээр тэгээд маш их хийгдэх ёстой ажил үлдсэн. envision the highly enriched uranium will be removed from Iran? За тэгээд тэр ураныг яаж Go in холдуулах юм? and you take it out. Эсвэл байхгүй болох юм бэ? Тийш орох ёстой. Тэгээд тэрийг авах ёстой. You go in тэ өөр хүний байр руу ороод хүссэн юмаа авах ёстой. Тэгээд нүр царыг нь хараарай. With what? Special forces from Israel? Яаж спешиал онцгойгийнхан явуулах юм уу Израилийн? Үгүй бид нэр Израиль зэрэг явуулахгүй. Ягаад Израиль зэрэг явуулах юм? Америк зэрэг байгаа юм чи тэ. Special forces of the United States? Well, I'm not going to talk about military means, but what President Trump has said to me, I want to go in there. And I think Тэгээд би Дональд Трампаас юу сонссон бэ гэх юм бол тийм ерөнхийлөгч Трамп юу ч хэлсэн бэ гэх юм бол би тийм Иран руу ормоор байна. Дээрмээр байна гэсэн. Тэгээд тэр ураныг авчмаар. it can be done physically. That's not the problem. If you have an agreement and you go in and you take it out, Одоо яриагаа зөвлөрүүлж байгаа. Тэгээ нийлцэл хийгээд нэг гэрээ байгаа юм бол тийш ороод тэг уран Иранчууд тэр ураныг өгөхгүй. Дөнгөж сая бас энийг ерөөдөө хэлсэн. Гадаад хэргийн сайд нь Iran rejects US demands to dismantle its nuclear facilities. Тэ. Тэр дэд бүтц тэр үйлдвэрлэл тэр цахилгаан станц гэх мэт чинь бид нар татан буулахгүй гэж. За. Right there, because in my career, which started in 1990 in Washington, up until very recently, it was an established fact in Congress. За тэгээд энэ хэвлэл мэдээллийн ажилтан 1990 онд карьераа эхлүүлсэн гэж байна. Тэгээд 1990 оноос өнөөдөр хүртэл тэгээд Америкийн улс төр Washington DC дотор юу байдаг байсан бэ гэх юм бол ер нь хүн болгон Израилийг дэмждэг байсан. Арчлан байна уу, Republican нам байна уу, хоёулаа ер нь бол Израилийг дэмждэг байсан. Established fact. The Republicans and Democrats had a default proposition favorable to Israel. Not always, not Бүх юм дээр дэмждэг байсан л да. Гэхдээ дийлэх юм дээр Израилийн талд ордог байсан. universally, but a default proposition that Нүүр царай began жоох нэг with болж эхэлж байна. yes. Ерөнхийдөө үргэлж заа гэдэг байсан л да, тий. That's Тэгэхээр true. одоо багасч байна. Хотлоо болж Any байна. other time I've covered one. Тэгээд дэлхийд даяар тий. Европ одоо Израилийг дэмжих болж байгаа. Азийн Израилийг дэмжих болж байгаа. Монголчууд бид нар тий Израиль еврейчүүдийг бас дэмжих болсон. Зарим хүмүүс бүр ингээд ямар аимшигтай хүмүүс юм бэ? Гард болсон. Нүр царайгийн ерөнхийдөө хэдүүлээ харчлаа шүү дээ, тий. That has to be reflective of something else. yes, it is. Well, За тэгээ энэ юунаас болж байгаа юм бэ? these are historical cycles, which We're my in a father. historical cycle. Yes, we are. So, түүхэн мөчлөг. anti-Semitism is Антисемитизм, еврейчүүдийн эсрэг тий хөдөлгөөн
одоо Гитлерийн тий үйлдэлүүд яг энд одоо давтагч байгаа. Have been flowed, yes. But, yeah, it ebbed and flowed, but it flowed throughout our history. And the reason it, But America's not a place where things like that tend to come back. well, they can come back. They were there in the 1930s with Yes. Father Coughlin, and they ebbed because of the war, but it's come back. What is it? I think Яагаад үргэлж эргээ ирдэг юм бол тоо. Та санаа оноо байна уу? Яагаад үргэлж еврейчүүдийг түүхэн 100 жилийн дотор данаа нэг удаа үзэн яддаг юм бэ? Яагаад тий? За тэгээ саяхан юу болж исэн бэ гэх юм бол нефтийн үн хаш ерөөдөө нэлээд буурсан байсан. Бараг 80 хэдэн доллар руу 88, 89 доллар руу буурч исэн. Хагасаа өдөр эргүүлээд 92-оос 93 доллар руу өссөн. Тэгээ одоогийн байдлаараа буцаагаад бараг 100 доллар дээр ирсэн байгаа. Тэгээ та мэдж байгаа баах. Гэхдээ би дахиад хэлэх ёстой. Нефтний зах зээл евро, доллар, Америкийн засгийн газрын бондын зах зээлээс дараах хамгийн том зах зээл. Хамгийн их мөнгө урсдаг. Тэнд дотор хамгийн ухаантай хүмүүс, хамгийн их судалгаа хийдэг, хамгийн их ажлын байр, хамгийн гоц ухаантай хүмүүс энэ нефтний зах зээл дээр ажиллаж байгаа. Окей. Эднэр бол юу идэр бат. За би зүгээр жарахаа гэсэн үг тэрний хажууд. За эднэр ер нь бол дотоод мэдээлэл хаасаагүй байгаа. Тэ. Энэ 2 сая тонн нефтийг нэг усан онц дотор зөөнө гэдэг чинь хэдэн зуун сая долларын бараа ингээд арилжаалаад худалдаалаад зүгөө явж байгаа гэсэн үг байхгүй юу? Окей. За тэгээд 5-6 усан онгоцыг яаж ийнэ гэдэг чинь 10 сая тонн гих мэдчлэн тэ зарим улсын төсвийн тодорхой хэсгийг баг өдөрч байгаа энэ нефт тэ арилжаалж байгаа компаниуд тийм их мөнгө тэнд урсж байгаа. Тийм их мөнгө урсж байгаа учраас тэд нар хаасаагүй мэдээллийн сүлжээтэй. Тэгээд ер нь бол Трамп уулзах юм байна. Тэгээд ер нь бол шинэ маргаан гарч эхлэхгүй байх шиг байна. Strait of Hormuz, Иран, Америкчууд 50 байх шиг байна гэд ерөөдөө нефтний үн ханш буурч исэн. Яг гэх юм бол энэ том хэдэн 100 тэрбум долларын арилжаа хийдэг зах зээл дотор тэр гоц ухаантай хүмүүс ямар дүгнэлтэнд хүрсэн юм бэ гэх юм бол за окей. Тэ Трамп ши уулзах юм байна. Банд тас. За тэгсэн чинь өнөөдөр өглөө тэ би дүнгиж саяхан иранчуудын хариугийг харлаа уншлаа. Би надад ерөөсө таалагдах байна. Хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Окей. За тэгээд дайн мөрөөддөг энэ дайнаас бас хэдэн сая доллар ашиг аль хэдийн хийсэн байгаах. Одоохондоо тий би бол тий Дональд Трампыг дэмжиж байна. Тий энэ маргааныг тий дипломат аргаараа шийдвэрлэх гэж үзэж байгаа манай ерөнхийлөгч энэ дайныг анханаас нь хийхлүүлсэн бэлээ. Бити мартаарай. Гэхдээ тий энэ иранчууд байнга тий тээвэрлж байгаа ус онгоцыг дайрч байна. Тий худалдааны хориг тавьж байна. Манай тэр Middle East Arabын тэрэгс байгаа манай хамтрагч түншүүдлүү ингээд пуужиндж байна. За тэгээд магадгүй манай ерөнхийлөгч Трамп тий өөр стратегийг ашиглах, баримтлах хэрэгтэй ах шиг байна. Project Freedom Plus маш дайггүй сонсогдоод эхэлж байна. За тэрний дараа Трамп ямар пост гаргасан бэ гэх юм бол иранчууд бид нартэй тоглолсоор л байна. Бид нартэй ба бусад дэлхийтэй. Одоо энэ тоглоом дууслаа. За тэгээд ер нь Трамп ши уулзах гэж байна. Энэ маргаан дууссан үгүй юу? 50-50 гэж үзэж байна. 50-50 гэж үзэж байна. Би аль алин дээр ерөнхийдөө одоо арилжааны позиц тавихаас өөр аргагүй. Хэдэн технологийн хөвцөө авсан, хэдэн газ нефттэй холбоотой юм дээр зэрэг позиц нээсэн, хоёулын дээр стоп лосс тавиал. Тэгэл энийг арилжаалахаас өөр арга байхгүй юм байна. За өөр хэдүүлээ харцгаая. Тэгээд энэ үргэлжлээд явах юм бол нефтний үн ханш пуужтана. Аимшигтай. Гэхдээ энэ хилцэл бий болчих юм бол тэ энэ их тайм бий болчих юм бол нефт $50, $40 хүртэл буур. Тэрийг харцгаая.